1900 нэг 80 90-ад оны хавцаа юм уу да. Нэг эхнэр нөхөр хоёр Герман руу явсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө тухайн үед чи манайхан ч нөгөө бенз машин ч юм уу те тэндээс машин аваад нэг хөлөөр нь нааш оруулж ирдэг те. Тэгээд эхнэр нөхөр хоёр залуухан эхнэр нөхөр хоёр очоод тэгээ Германаас очингуудлаа нэг машин авсан баг. Тэгээд тэр машинаа болохоор хөлөөр нь явж авчих гээд. Яг наашаага ингээд явж байгаа. Тэгээ хичнээн километр зам явж байгаа те. Ингээд явж байхад тэр Минск гэдгээр тэр ойролцоо гэсэн. Минск гэдэг Белорусын нийслэл. Тийм Белорус. Тэгээд Минскийн тэнд ойролцоо явж исэн чи машин нэвтэрсэн юм байна л да. Тэгээд нөгөө нэг юм ер нь жоохон зилүүдтэй газар. Тэгсэн чи ганцхан нэг засварт авцсуртай. Тэгээд тэр нь ингээд нэг хичнээн километр явж байгаа ганцхан засвар байдаг. Тэнд рүү машинаа оруулаад өгсөн гэсэн. Тэгсэн чинь за машины чи янзлах юм байна. Гэхдээ удах юм байна. Та хоёрын ойрхон байгаа буудал бууж байгаа. За гэд. Тэгээ нөгөө ихнэр өхөр хоёр маань машинаа засварт үлдээчихэд буудал буух гээд. Тэгээ машинаа засварт үзүүлээ байжсэн чинь мангар том юм КамАЗ гэдэг чинь тийм нэг ачаачтай машин байдаг шүү дээ. Амар том юм ачаа тээвэрлж байгаа жолооч ирж байна. Яг тийм чинь тээврийн зам байгаа байхгүй. Гэсэн чинь тэндээс нэг юм амар ус сахалтай мангар том биетэй нэг юм орс нөхөр буугаад ирсэн. Тэгэл юм ярьжсэн нэг хоёр хүн байхаар нь юм яриад тэгээ та нар хаанаас яваа яасан ийсэн гэсэн чинь бид хоёр Монголоос яваа. Бид хоёр ингээ гэсэн машин маань ингэчээд ирээд гэсэн чинь Монголоос яваа. За. Та хоёр аль буудалд байна гэсэн. Гэсэн чинь эхнэр нь болохоор айгаад идэг. Амар том биетэй харахад сүлдөнөх байна. Эхнэр нь болохоор хажуудаас нь одоо бити баргал хийх гэдэг. Тэгсэн нөхөр нь болохоор гайгүй яриад байгаа юм байлээ гэдэг. Тэр буудалд буудсаа тэдний амрын өрөөнд байгаа гэсэн чинь. За гэд. Машинтаас гоё яваад гэж байгаа байхгүй. Харахад сүрдмөд нөхөр гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хоёр чинь буудалд очичоод эхнэр нь ч үглээл яах гэж хэлсэн бэ? Орой өч орж ирээд дээрэмдүүл яах юм чи хэцүүсаагүй. Тухайн үед чинь нөгөө тэр явж байгаа хүмүүс чинь АК МАК тухай дээрэмдэг байсан гэсэн шүү дээ. Яг тэрийг бодсон нөгөө хоёр чинь айгаа байжсэн. Тэгээд үдсэн чи орой хаалга төгссөн гэсэн. Дах бонгоолгосон чинь нөгөө нөхцөх чинь гэнэ. Хоёр тор дүүрэн юм ярьсан. Тэгээ орж ирээ суугаад. Тэгээд хоёулаа нэг хоол унд инээ тэрэ болоод ганц нэг юм тавиад ингээд суугаад. Тэгсэн чинь нөгөө Орос тэр Минск гэдэг тэр Белорус нөхөр гэж хэлж гэсэн. За одоо би яг үнэн бодит талаа ярья. Манайх ингээд тосгонд байсан. Манайх ядруухан айл. Манайх ээж аавтайгаа би гуруулахнаа айлын ганц. Тэгээ манайх чинь ер нь ингээд нэг жижигхэн газартай тариа тарин тэрнийхээ баг тариа тарих гэ тэрнийхээ талд нь морь түрээслээд тариагаа тарьчихна. Тэгээд тэрнийхээ мөнгө өгөөд манайх өөрсдөө баг үлмэн цэлмэнд явсан юм айл. Ингээ байжсэн яг дайн дуусаад дайны ар дээрээс манаа тэр нөгөө тосгоны бүсийг хариуцсан хүмүүс нь за дайнд яваад ирсэн мордуудаас те ингээд айл болгонд нэг морь өгч гинэ. Тэгээ айл болгон өөрсдөө ирээд аваарай гэдгсэн гинэ. Тэгээд за гэсэн. Тэгээд аав нь болохоор жоохон архин дуртай. Аав нь тэр морийг авах гээд өглөө нь гараад явхдаа замдаа нэг уудаг нөхөртөө таарчих. Нөгөөдгөнтэйгээ гусаад манаа нөхөр. Гусж жагаад орой алдад би чи моринд гарсан штэ. Эргээд хоос очих юм ихнэртэй алуулна штэ. Тэгээд нөгөө нэг газар хаахаас нүм комисс руугаа дахиад очсон чинь комисс нь баг хаагаад ингэсэн. Ганцхан шиг харж жижиг морин. Тэгээ нөгөө морин авъя гэсэн чинь авч болно. Чамд одоо энэ морил үлдээ наатахал аавна гэсэн. Эний чи ямар морь гэдэг ингэ нөгөө нөхөж ууралсан гэнээс огтоо. Чи зүгээр аав чамд бол зүгээр дээдийн заяа шүү. Наа чин тэр Герман одоо фронтд те толгойд нь тулж исэн Монгол адуу шүү. Явсандаа харамсахгүй ч яав гэ. Тэгээ нөгөө нөхөр чи нөгөө морийг наваа нэрээ хоос очих юм бол алуулна гэ. Нөгөө төгөтлөө зур доромжхон шиг отсон баг. Тэгсэн чинь эхнэр нь хэлсэн. Чи одоо юу аваад ирвэл гэсэн. Нөгөө унагсаг даагш жижиг юм байна гэд. Тэгээ нөгөө нөхөр чи наа чи Монгол адуу гэсээ тэгээ очиод өгсөнд энэ юм байна гэдэг. Тэгээд нэг жоохон тэр чин болох нөгөө нэг тижээгдээд Томсон дэш надад тижээл тижээлээ худалдаж авт тижээдэг. Гэсэн нөгөө нэг Монгол малчин болохоор гараад өвсөйдээд явчихна. Тэгээ эргээд ирэхдээ тэнхээтэй нөгөө ч гайхаж байгаа. Тэгээ баг 2 томсог түрээслээд нэг мөн газраа хаглуулж янзлуулад тэгээд нэг ингээд тариа тэрийг олоод нэг зараа тэгээд хоолунд авдаг байсан айлчин томсог түрээслэхгүйгээр нөгөө нэг жижигхэн Монгол морчин тэр газрыг хангалттай хийгээч нэж байгаа. Дорн мужаанд дайж байгаа байхгүй. Нөгөө 2 томсог түрээслээд 2 3 өдөр хаддаг байсан газар нь одоо ганц Монгол морин өдөрт хийгээйцэн. Тэгээд эн чинь юу хийж идэм болоод байна гэдэг аав. Тэгээ нөгөө ядруухан байсан айлчин газраа өөр хагалчих чинь. Дараагийн айлууд нь 2 3 томс түрээсэлж ирснээс эднийхаар түрээслээ. Нөгөө Монгол адуугч түрээслээ. Тэгвэл гол нөгөө чинь бүр мэддэг болсон. За энийгээ хэдүүлээ Монгол гэж нийлнэ. Жижигхэн хар мөр гэдэг. Монгол гэж нийлнэ гэдэг. Тэгээ бүгдээрээ ч юу мэддэг болоо тосгоныхаа. Тэгээ аав нь бүр айлын газруудыг мөнгөөр хагалж өгдөг болж байгаа. Тий. Нөгөө муу ядруу байсан айл чинь ингээд тэгээ аав нь мөнгө олж өгдөг болоо. Тэгээд газраа томсгоод ингээд тариа будаагаа нэмээ. Тэгээ нөгөө нэг монголчин ерөөсөө юм задгаа. Тэжээл явж өгөхгүй. Манай одоо ингээд гараад уул хадаар яваад идэл явж өгдөг. Эргээд тосгоноор ороод өвөл мөвлжсэн гадуур явж байгаа. Тэгээд үс дэлмэл нь ургаад сүртэй болоод өвөл ингээл цан татуулаад Монгол адуу зөв тосгон дунд болоод Белорусын тосгон дунд байсан. Дураараа явж байгаа. Тэгээд тэнгуут
бүгд мэддэг тосооных нь хүүхдүүд нь Монгол ирж ийн гэдэг дагаад гүйлддэг. Хүмүүс нь баг зам тавьж өгөөд Монгол маань явж ийн гэдэг бүгд тосгоноор мэддэг болсон. Михи ёсолч байгаа. Тэгээ нөгөө өхөж орж ирээд ингэдэг. Тэгээд ажил амьдрал энэ дээр юм жоохон өсөөд ингэнгууд хүүхдээ сургууль соёл сургая гэдэг нөгөө чинь сургууль соёл сургах. Нөгөө хүүчин яваад сургууль сураад их сургууль сураад аюу айтайхан болгоод тэр мөнгө төгрөг нэ тэр ямиг болгоцсон байж тээ. Тэгээ байжсэн чинь араас загтлээсэн байгаа байхгүй. Монгол маань өнгөрсөө. Өнөөдрийн манай гэр бүлийн энэ зэрэгтэй яваа. Чиний энэ зэрэгтэй яваа чинь Монголын ачуу. Аав нь хэлээд тэгээ аав нь бас төлөвлөгөө өнгөрцөө. Тэгээд аав нь захихтаа бидний амьдралыг те энэ морь босгосон юм аа. Чи энэ морийг босгосон улсын хүнтэй таарах болгоно те. Ийм адуу билсэн адуу таарах болгоно. Баястай хэлж идэх үү те.